Одондөр сувгийн шинжлэх ухааны уран зөгнөлт хэрвээ нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч замдаа урнаа нараас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За өдрөмд. За энэ чинь уран зөгнөлт хэрвээ нэвтрүүлэг. Тэгэхээр өнөөдрийн уран зөгнөл маань юу вэ гэхээр эзэнгүй арал дээр ганцаараа амьдрах бол яах вэ гэдэг сэдвээр ярилцгаая. Тэгэхээр энэ одоо би янз бүрийн юм ярина. Гэхдээ энэ хугацаанд та ингэж төсөөлөөрэй. Эзгүй арал дээр яг хүссэн хүсээгүй амьдрах болсон. Гав ганцаараа. Гэхдээ ингэхдээ 3 зүйл авч явнаа гэд. Тэгмэл ямар 3 зүйл авч явах вэ гэдгийг төсөөлж байгаарай. За. Тэгвэл их зүгээр. За тэгэхээр эзэнгүй арал дээр ганцаараа амьдарч байсан бодит түүх байдсан болов байдаг бол тэр нь ямар хувэ гэдгийг эхлээд бид нар мэдчихвэл бидэнд их тустай. Тийм учраас яг тийм бодит 3 түүхийг ярьж өгье. Нэг нэгээр нь. Тэгэхээр хаяа жоохон авч. За Калифорни өмнөд эргээс номхон далаар зохиосон нэг сувгийн арлуудын дунд Сан Никлас гэдэг нэг арал байгаа юм л да. Салхинд дэлгэцсэн тийм нэг хуурайд арал. Лос Анжелесын эргээс холгүй 900 км зайтай нэг. Энэ аралд Европчууд ирэхээс өмнө олон зуун жил, олон мянган жил Николено гэдэг одоо сүүлд хожим тэгж нэрлэгдсэн уугуул Америкчууд амьдардаг байсан ба. Индианчууд тэр арлууд дээр амьдардаг. Тэдний амьдрал тэгэхээр мэдээж далайтай, салшгүй холбоотой. Загас, далайн амтэн, шувуу, арал дээр хургамал тэр бүгдийг ашиглан амьдралаа залгуулдаг байсан ба. Тэр арлуудын нэг нь Сан Никлас гэсэн шүү дээ. Сан Никлас бол тэдний хувьд нэг ямар нэгэн эзгүй арал биш байх нь. Тэдний гэрэн байсан гэсэн үг. Хамгийн гол нь. Гэтэл 19-р зуунд энэ хүмүүстэр гадны харь хэргийн хүмүүс ирсэн гэсэн үг л дээ. Тэр нь Европчууд. Ингээд тэдний амьдралыг сүрүүлж эхэлсэн ба. Яагтвэр далайн халиу гэж амьтан байдаг. Тэр далайн халиуны ярьс чинь бүр маш үнцэнтэй болсон. Тэр үед анчид тэр нөгөө далайн халиуныхоо эс хөөцөлчөд энэ Сан Никлас арал дээр ирчихгүй юу. Ингээд нөгөө индианчуудаа буюу уугуул иргэдэд зөрчилдөд энд амжирсаар хүчирхийл болон хувирсан. Ингээд Николено гэдэг энэ нөгөө уугуул иргэдийн тоо хүн амын тоо эрс зөрсөн. 1830-аад он буюу одоо энэ чинь 200-аад жилийн өмнөхөд арал дээр хитэн 10 хүн л үлдсэн үлдээ. Хитэн хүн. За тэгсэн 1835 онд Мексикийн нэгэн хөлөг арал ирж байгаа л энэ үед чинь нөгөө энэ Калифорни, Лос Анжелес эдрийн хавь нутагт чинь Америкийн нэгц улс биш. Мексикийн эзэмшлсэн баггүй. Тэгсэн Мексикийн нэг хөлөг арал дээрээд энэ үлдсэн нэг хитэн 10 хүн Николеноны хүмүүсийг их газар руу авч явна гэд. Тэг аваа авчиж. Энэ хүмүүсийг хэн нэгэн нүүлгэхээр шийдсэн үү? Эсвэл хэн ийм даалгавар өгсөн өнөөдөр хүртэл тодорхой биш л те. Магадгүй зүгээр хідэн худалдаачид өөртөө худал тийм шийдвэр зохиогоо танилцуулсан ч магадгүй. Ямар ч тач тэд Сан Педро бомтор их газарт тэднийг авчиж. Ингээд энэ арлыг хөнгө болгож шít. Гэтэл нэг индиан эмэгтэй энэ арал дээр бяцхан хүүтэйгээ хоёулах нь үлдэх шийдсэн ба. Тэгээд хоёулах нь үлдээд ерөөсөө энэ арал дээр эзгүй. Тэгсэн хөөхий хүүн удалгүй нас барчихгүй. Тэгэхэд эмэгтэй арал дээр ойр ганцаар үлдсэн. Ингээд хэдий арал дээр ганцаараа байгаа ч гэсэн их газар руугаа явчих ихээр хөөхий хүүгээ хэдий нас барсан ч гэсэн хүүгээ орхиж явахыг хүсэхгүй байхгүй. Ингээд төсөөлөд үзэлтэй хүүгээ чинь өөрөө гамсаар л оршуулж байгаа. Тэгээ явчаар хүүмэн надгүй бол яана гэж их хүний хэдий нас барсан тэгж бодно шүү дээ бас. Өөрөө ч гэсэн хүүгээс олдохыг хүсэхгүй шүү дээ. Ингээд энэ эзгүй арал дээр гав ганцаараа 18 жил амьдарсан байна. Робинзон Крузо бид нар мэднэ зохиолыг, номыг нь мэднэ. Робинзон Крузо шиг хамгийн гол нь өөр огт танихгүй газар очиод байгальд амьд үлдэх шаардлага гэхдээ энэ нэмэгдээд байгаагүй л байхгүй. Энэ арал бол түүний төрсөн нутаг нь. Угаасаа багаасаа өсөж төрсөн нутаг нь болохоор багаасаа бүх булан савыг мэддэг тэр газар нэг. Тэр хаанаас ус олж болох, хаана хоол хүнс байгаа, салхи хаашаа үлээдэг, далай хизээ ширүүсдгийг бүгдийг л мэднэ. За ингээд түүний ганцаар л хэдий аимшигтай байсан ч гэсэн арал өөрөө түүнд танихгүй газар биш учраас яг хамгийн тийм учраас танихгүй газар очих нь илүү аимшигтай ч магадгүй шүү дээ. За ингэж явсараад 18 жилийн дараа 1853 онд далайн халиу агнагч Жорж Найдвер тэргүүдээ хүмүүс түүнийг олоод гэхдээ их газарт аваадсан баг. Түүнийг аварсан гэж түүхэнд ярьдаг л. Гэхдээ энэ үгийг бодож үзэхэд их сонир хариулт гарч ирдэ. Тэд үнэхээр түүнийг аварсан уу гэдэг. Учир нь арал дээр 18 жил амьд байсан энэ нэмэгтэй их газарт очиод ердөө 7 7-ны дараа буюу яг 49 хоног дээр нас барт. Түүний үхлийн шалтгаан яг тодорхойгүй ч гэсэн цусан суулга байж болзошгүй гэдэг л дээ.
За ямар ч тач ингээд Индиан бүсгүй арал дээр ганцаараа 20 жил амьдарсан мөртлөө соёл иргэншил дунд ороод ердөө 49 дараа насарчиж. За ингээд Мексик түнд Хуана Мария гэдэг нэр өгч. Одоо нэг баптизм болгоод тэгээд нэг католик шашны шашинтны ёсоор оршуулж байгаа байхгүй. Хожим миний эмэгтэй дүүх Скотт Дейли гэдэг зохиолчийн 1960 онд хэвлэгдсэн Цэнхэр Дэлфиний арал гэдэг зохиолын үндэс болоод зохиолын гол дүр Каранагийн дүрээр дэлхийдэх ингээд алдарсан. За 1835 онд энэ Сан Никлас арлаас бусад хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний дараа арал дээр ганцаар үлдсэн Хуан Мария 18 жилийн турш хэрхэн амьд үлдсэн өнөөдөр ч гэсэн хүмүүсийн сонирхлыг татчихжээ. Гэтэ түүний амьдралын өдөр бүрийг тэмдэглэсэн өдрийн тэмдэглэл мэдээж бидэнд үлдээгүй. Тиймээс түүний харин 1853 онд яг олсон тэр хүмүүсийн тэмдэглэл болон археологийн олдвор байна. Тэнд Сан Никласын энэ арлын уугуул Николена гэдэг энэ арт түмний энэ хүмүүсийн уламжт амьдралын талаар судалгааг нийлүүлж байгаад түүний амьдралын дүр зургийг сэргээх гэж оролцсон байна л да. Тэгэхээр Хуана Мария гэдэг хожим тим нэртэй бас энэ бүсгүй арал дээр мэдээж зүгээр суугаад аврагч хэрэг хүлээжсэн хүн огт биш байгаа. Тэр өдөр бүр өөрийнхөө амьдралыг яг өөрөө л авч явдаг гэсэн. Түүнийг олсон хүмүүсийн тэмдэглээс үзэх юм бол тэр энэ цэнгэг усны булгийн байршлуудаа мэддэг, усандаа хүрэх замтай, түлээгээ бэлтгэдэг, бүр сакс нэгдэг, өөрийн эд зүйлсээ хадгалдаг тийм газруудтай. Түүний амьдарч байсан орон байр хүртэл олдсон. Тэгээ бүр хадны ингээд завсар эд зүйлсээ нууж хадгалсан уул мөрөөч байсан. Өөрөөр хэлбэл 18 жилийн турш тэр арал дээрх амьдралынхаа тодорхой яг өөрийнх нь амьдралын хэм маягийг бий болгож чадсан ба. Одоо жинхэнэ Робинсон Крузогийн одоо тий археологийн олдор маягийн байх нь шүү дээ. Тий. Хоол хүнсний хувьд ч гэсэн олдсон бүхнээ шууд хэрэглээд ямар ч дуусахгүй байсан нь мэдэгч. Түүнийг олсон хүмүүс хад чулуутай газруудаас олон тооны яс олсон байгаа юм л да. Эдгээр нь түүний нөгөө эзэн хоолны үлдэгдэл байсан ба. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр ясыг зүгээр хайдаггүй. Нөгөө хоол унд хомстоод ховор болоод эхлэхээр ясанд үлдсэн өчүүхэн махыг ч хүртэл ашиглаж болохын тулд хадгалдаг байсан ба. Нөгөөдгөө бас ахиж идэх гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг дор их хэмжээний хоол идэхээс илүүтэйгээр бага хэмжээгээр олон удаа хоолдог байсан нь одоо ингээд үнээс мэдгэж байгаа хгүй. Тэгэхээр бид нөгөө хэрвээ арал дээр гав ганцаар амьдрах бол иймэрхүү хүмүүсээс нөгөө юу авах гэдэг хгүй. Тэгээ төсөөлөө аваарай гэдэг. Бодит байдал дээр яадаг юм бэ? Сургамж аваарай. Жишээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр арал дээр хүнсний нөөцийг маш хэмнэлттэй ашиглаж байсныг харуулж. Тэр бас өөрийн хэрэгэлдэг зүйлсийг өөрөө л хийдэг гэсэн. Түүнийг олсон хүмүүсийн тэмдэглэлд нь сакс нэхэж байсан тухай дурдсан шүү дээ. Энэ бол жижигхэн юм шиг боловч маш чухал зүйл ээ. Сав суулгах хэрэгтэй. Тий. Учир нь сакс гэдэг бол зөвхөн эзүүл гэхээс илүү юм чинь тий. Уус, хүнс, түлээ, бусад материалыг тэр зөөх хадгалах хэрэгсэл. Тэгэхээр тэр арал дээрээ ганцаар байсан. Гэхдээ тэр гэртээ байсан. Тэгвэл одоо хоёр дахь түүх огт танихгүй арал дээр гэртээ биш харин. Огт танихгүй арал дээр үхэлтэй нүүр тулан гав ганцаар амьдсан бодит түүх юу вэ гэж үзье. За тэгэхээр Робинсон Крузо гэдэг зохиолыг анх гарч байхад үнэхээр бодит юм шиг мөртлөө байж боломгүй уран зөсөл гэж дүгнжээс хүндрэлт. Бид нар багтаач гэсэн уншчаад үүнийхтэй бодит биш уран зөгнөл гэж боддог гэсэн. Учир нь ихэнх судлаач нар хүн ганцаараа тэгээ бүр арал дээр 3-аас дээш амьдрах боломжгүй гэдэг байсан. Тэгээ ялангуяа сүүлийн үед нейросайенсийн зарим судалгаар хүн ер нь ингээ ганцаардах тусмаа нийгмийн харилцаанд орохгүй удах тусам тархины хэмжээнд жижигрээд тэнэгрэх өвчин тусах магадaltaй байна гэдэг судалгааны маш олон бүтээлүүд гарч ирсэн. Юм ярихгүй байгаадахаар тий дур ажил. Тэгэхээр босролтой хүн одоо жишээ нь босролтой гэдэг нь та нар нөгөө диплом гэж утгатай биш. Яаж игээд за физикийн хувьд өөрийгөө амьд үлдэх гарц боломжийг олж чадчих магадгүй л дээ. Гэтэл жинхэнэ том асуудал бол хүний нөгөө сэтгэл зүй юм байна. Өдөр ирсэн хүн хүссэн үсээгөө ганцаарл мэдэрч эхэлнэ. Ганцаардалтаа дуртай гэх хүмүүс байдаг л. Гэхдээ эн чинь өөрсдөө эзэнгүй арал дээр насаар амьдэрсэн чадна гэдэг хүмүүс ч байдаг. Харамсалтай нь тэдгээр хүмүүс өөрсдөө өдөр тутмын нийгмийн харилцаанд орж байгаагаа анзаардаггүй. Ганцаараа байхыг ганцаардалтаа андуураад байдаг. Ганцаар байх хоёр чинь бүр тэнгэр газар шиг тустай ойлголт. Ганцаардал гэдэг бол сая хүний дотор гав ганцаараа юм шиг ингэж ганцаардах хэлж хин ч өөрийг нь ойлгохгүй байна. Тэгэхээр эзгүй арал дээр эхлээ ганцаар гэж болно. Сүүлдээ энэ ганцаардал болж байгаа шүү дээ. Тэг Ямар сонголтгүйгээр тий одоо нөгөөтгтэй харьцуулах. Тэгэхээр эзэнгүй арал дээр эхлээд ганцаар байна. Явандаа ганцаардж эхэлнэ. Ганцаардж эхлэнгэц хүн ганцаардлаасаа салахын тулд төрөл бүрийн зүйл зохиож, сонсож, бүр сүулдэ хий юм харах тийм аюултай болдог. Нэгэсэндээ өөрийнхөө сэтгцийг эрүүл байлгах гэдэг нь магадгүй одоо гал гаргахаас ч илүү чухал сорил байж магадгүй.
Яг энэ нөхцөлд юу болж болохыг бид өөрсдөө төсөөлж чадахгүй байна л да. Гэтэ яг түүхэн бодит баримт гэдэг байна. 1704 онд Хуан Фернандесийн арлууд гэдэг байгаа. Одоо энэ Чилийн баруун жишээ нэг. Гэтэ энэ их газраас мангар бол маш гол. Тэгсэн тэрэн дээр Александр Селкерк гэдэг нэртэй залуу далайч ганцаар хаягдчихэ. Энэ хүн энэ арал дээр 4 жил 4 сар ганцаараа нийгмээс тасарч амьдарч. Огт танихгүй арал дээр. Түүний түүх Алберт Робинсон Крузо зохиолын суурь. Яг бодит түүх байхгүй. Тийм үү. 1704 онд Селкерк ингээд далайн аялалд явж байгаа юм л ингээд хөлгөө онгоцсон. Тэгсэн аяллаа үеэр хөлийн ахмадтайгаа цаач муудалцсан ба. Шалтгаан нь энэ хөлөг онгоц нь өөрөө муудсан. Энийг бид нар зас цэлбэхгүй болохгүй. Яг тэгвэл ингэж явах юм бол бид нар далаад осолдож те нэг жоохон салхинд л бид нар нураад унчих магадaltaй гэд живж өгөх магадaltaй гэд. Тэгэд хэлсэн чинь нөгөө ахмад нь тоодгүй байхгүй. Тэгэхээр нь яг эдгээр нөгөө Хуан Фернандесийн арал дээр угаасаа яг нөгөө нэг зогсож таарсан. Селкерк болохоор энд удаа энэ хөлгөө засгээд тахт нь үгүй гэх юм би тэгвэл буулаа гэд. Тэгвэл чи тэгвэл бууршлахгүй гэд ингээ үлдээгээд нөгөөдөл нь цаашаа явчихдаг байхгүй. Тэгвэл би ядаж буухтаа тэгвэл ийм авч үлдээгээд нэг 3 зүлхээс илүү бараг 30 юм авч үлдсэн. Тэгээд ямар ч байсан ингээд үлддэг байхгүй. Ингээд өөрийнх нь аашнаас болоод маньхүү эзэнгүй арал дээр хаягдчихаа. Гэхдээ түүний аашилсан зүв болсон. Удалгүй тэр хөлгөө яг цааш явж байхдаа живээд хөлөг дээр ихэнх хүмүүс нь асуурдаг шүү дээ. Үлцэн хүмүүс нь бүр нөгөө олслогдоод хитэн 10 жилчлээ баг хоригддаг байхгүй. Нөгөө дайсан хүмүүс авч үлдсэн ба шүү дээ. За ингээд хаягдсан Селкеркөд яг бодиттой жинхэнэ Робинсон Крузо болсон. Гэтэ азтай нь буу зэвсгээс ахуулаад хоол хийх багаж бүр хоол хүнс ямаа муур хүртэл байсан баг шүү дээ. Тэгэхээр мань хүний хувьд бүхнийг эхнээс нь эхлэх шаардлага байна. Тэгэхээр хідүүлгийн уран зүг нь болохоор эхнээс нь эхлэн гэтээ 3 юм авч явна гэдэг байна шүү дээ. Тэ? Муур гэсэн чи айгу хөөрхөн санагдаж байна. Айгу нөгөө хантай найзтайгаа үлдчихэж байгаа юм шиг санагдсан. Сүлд маш хэрэг болт. Яг. За ингээд хожим нь арал дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд эн чинь нойргүйдэлд ороод хийм сонсоод маш их цөхрөл гутарслыг мэдэрсэн байт. Энэ хүн гол нь амьд үлдсэн болохоор дурцдах нь байдаг хөөхгүй. Тийм болохоор Робинсон Крузо гэдэг ном яг бодитоор гарч ирж байна. Эн чинь өөр ингээд амьдрахын тулд янз бүрийн аргаар ингээд орж исэн чинь нөгөө харахнууд олшоод нөгөө арай гэж нөгөө хуримтлал цуглуулжсэн хоол хүнсийг нийдээд тэгээ нөгөө муур нь авардаг хөөхгүй. Яг нөгөө Робинсон Крузотын түүхтэй адилхан ба шүү дээ. Ямаа муур гэсэн. Зэрлэг муурыг хүртэл гаршуулсан гэж байна шүү дээ. За ингээд хоол хүнс техник технологи байгаад түүний гэхдээ цөхрөл гутралд эргээр нөлөөлөг өгч дуулах, залбирах, ном унших мэтэр сэтгэлийг их тайлбарладаг байсан юм. Энд чинь бас ном амтаа буусан байгаа шүү дээ. Библийн тэртээ. Ингээд 1709 онд түүнийг аврагчид ирж авсан ба. За ингээд тэгсэн мань хүн эргээд нийгэмшиж хүнтэй харьцдаг болтлоо. Маш удаан хугацаа зарцуулсан. Чадахгүйсэн. Маш их зожигдсон. Нийгмээс тусгаарлагдсан байсан. Тийм учраас байсгээл ахин дахин далаад аялалд яваадсэн. Ингэж аялж явсараад нэг аяллахын үед далаа дээр өөр аймаа алдсан байхгүй. Бүр ингэж нийгэмш чадаагүй. Одоо энэ Хуан Фернандесийн арлуудыг яг 60 жилийн өмнө буюу 1966 онд Чилийн засгийн газар Робинсон Крузогийн арал гэж нэрлээд зориод энэ ойр орчмын бүлэг арлуудыг Александр Селкеркийн арлууд гэж энэ хүндэтгэлийн ингэж дурс юу гэдэг нь хүндэтгэж одоо нэрлсэн байна. Тэгэхээр их хэцүү байгааз бид 3 зүйл авч явна гэхээр зүгээр яг амьд гарч чадна сэтгхүү яах вэ гэдэг. За саяны 2 арал бол халуун дулаан орны бүс нутагт болж байгаа. Ядаж нэг нүцгэн яваад иж болно. Тэгэхээр тэгвэл хойд туйлын эзгүй арал дээр гав ганцаар амьдрал юу болох вэ? Үгүй элгүй дээ. Наад ч бүр амар санагдаж байна. 100 болдог газар. Тийм. Цагаан газар. Тийм, цагаан багаатай газар. За энэ болохоор ийм болсон баг. 1921 онд буюу ардын хувьсгал яасан жил. Ада гэд нэртэй 23 настай тийм бас нэг Индиан эмэгтэй. Зүгээр уугуул Америк эмэгтэй. Инупиат гэд энэ овгийн эмэгтэй байхгүй. Инут овгийн эмэгтэй тэр авийн л гэсэн. Тий. Тэгэхээр энэнийх нь болохоор Инупиат гэд тэгж бичижээ англиар. Врангели арал гэд та бүхэн газрын зураг харж. Тэгэхээр одоо бүр Сибирь байгаа шүү дээ. Сибирийн хойшоо чинь одоо хойдмос нь далаа байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэнд нэг Врангели арал гэдэг байна. Манай одоо Говь Сүмбүр аймгаас нэг 50% том хэмжээтэй. Тийм арал. Энэ эмэгтэй 23 настайдаа тийшээ явах
болчдөг байхгүй. Яасан гэхээр надаа гэдэг нь бүсгүй. Аляскийн нөгөө Ном хотын орчимд төрсэн байгаа. Нөгөө Пагонхой тий. Ном хотын орчимд төрж өссөн. Тэгээ өөрөө яг Инупиат буюу Аляскийн хойд болон баруун хэсэг нөгөө Берингийн болоо Чукчийн тэнгисийн орчимд үе дамжин нутаглаж ирсэн нөгөө Инуит ард түмний нэгэн бүлгийн хүн нэ. Тэгэхээр Инупиат хүмүүсийн амьдрал Арктикийн байгальтай маш нэгт холбоотой. Далай, мөс, загас, далайн хөхтэй амьтан, шувуу, туундрын амьтдыг ашиглан амьдралаа залгуулж ирсэн угаасаа мянган жилийн уламжлалтай. Далайн хаван дээл өмссөн байна. Яг сайхан Монгол царайтай бүсгүй байгаа. Яг л Монгол царай. Тийм байх шүү. Нэг хүүтэй байна уу гээ? Тийм байна. Тийм бац нэг хүү байгаа. Наад хүү чинь гол нөгөө түлхүүр нэ. Адаа өөрөө мэрэгжлийн анчин судлаач болж өсөөгөө л түүнийг 8 настай байхад нь Ном хотод авчирсан байхгүй. Тэгэхээр багада эн чинь нөгөө тэр амьдралаас тасраад соёлд одоо эргэлж рүү орсон гэсэн үг. Ингээд шашны сургуулийн орчинд төсөөд тэндээ англи хэл унших бичих, оёх, хоол хүнд хийх гэд элдв зүйл сурж байгаа шашны сургуультай. Тэгсэн түүний амьдралын хамгийн том хариуцлага нь энэ хожим төрсөн хүү энэ одоо хүн Бенет гэдэг байхгүй. Энэ Бенет нэ. Хөрхи адаа нөхөртөө байжгаад энэ хоёр олон хүүхдтэй болсон ч гэсэн хүүхдүүд нь ээж дараалал энцэрээд хөрхи Бенет хүн л ганцаараа амьд үлдсэн. Тэгээ энэ хоёр тэрийгээс даавгүй ингээд хоёр нь салчихгүй. Гэхдээ хамгийн харамсалтай нь адаа нь ямар ч нөгөө мөнгө төгрөх байхгүй. Тэгээ ганц хүүтэй л үлдсэн. Бүр амьдрах аргагүй болоод. Тэгсэн хүүн юм нэг өвчин тусчтэй сүрээ. Тэгээд нөгөөдгөө эмчлэгч мөнгө байхгүй, өсгөгч мөнгө байхгүй болоод аргагүй ирэхэд асрамжийн газар түлдээждэг байхгүй. Тэгээд өөрөө за энэ хооронд тэнгүүд асрамжийн газар хүүг нь бол тэнхрүүлчих байх. Гэтэ энэ хооронд өөрөө ажил хийгээд ажил орлоготой болсон гэдгээ нотлоод хүүгээ буцаад аваад хамтдаа амьдрах ийм л мөрөөдөлтэй ээж хүн байхгүй. 23 настай. Тэгсэн яг энэ үед нь түүнд энэ нөгөө хойд төлөлийн Врангелийн арал руу явах санал ирчихэж. Яасан гэхээр Арктикийн судлаач Стефансны зохион байгуулсан экспедиц Врангелийн арал дээр хүмүүс сууршуулад тэгээд тэднэрээ судалгаа хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр тэр нөгөө мэрэгжлийн судлаач хүмүүст хоол хийх, тэр оёдол моёдол хийх, тийм өдөр тутмын яг ажлын хариуцныг эмгэгтэй хүн хэрэгтэй болчихгүй. Тэгэхээр нь адаа тэрэнд нь бие явъя гэд. Энэ нөгөө сард $50 цалин авах юм байна. Тухайн $50 чих өндөр. Тэгээ арал дээр угаасаа мөнгөө үрхий аргагүй юм чинь. За нэг 2 жил болоод ирнэ гэж. За 2 жил гингүүц чинь эн чинь хэд 12 жилээр $600, $1200 $1200 бүр өөртөө сайхан өөрийн гэсэн жижигхэн чамаагүй байш аваад хүүтэйгээ хамт амьдрах яг боломж нь байхгүй. Тэгээ энэний төлөө явчихгүй. Энд чинь Арктикийн гэхдээ маш алслагдсан хатуу ширүү орчинтай арал. Өнөөгөө Оросын алт орондын нутагт Чукчийн тэнгис гэдэг ба тэнд их та бүхэн газрын зур дээр хараарай. Яасан гэр энэ арал ч өөрөө тухайн үед улс төрийн болон газар нутгийн хувьд маргаантай байсан байхгүй. Тэгэхээр нэг Стефансон чинь тэнд хүмүүсийг сууршуулад тэгэх юм бол Их Британи Канадын зүгээс эзэмшлийн байр суурийг нь тогтоох бие боломжийг юу гэдэг чимд ингээд нэг тийм л юм болж исэн юм шиг. Одоо бол Оросын албан улсын нутаг дэвсгэр. Тухайн үед чинь гэхдээ булаацалж исэн гэсэн үг. Тэгэхээр ямар ч байсан нэг хүмүүсийг тодорхой хэмжээнд ингээд сууршуулаад байх юм бол тэр нь манай улс ирэх зарлагад амар болох гэхгүй. За тэгэхээр энэ экспедицийн энэ хүмүүс болохоор зөвхөн шинжлэх ухааны судалгаа хийх биш. Арал дээр тодорхой хугацаанд яг амьдрах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдөө хангинуураа хийгээд өөрсдийн хэрэгцээг өөрсдөө л хангах хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн талаас $50 лахгүй энэ бүсгүйд чинь. За ингээд 1921 онд адаа нэг 4 эрэгтэйтэй Врангелийн аралд хүрчээ. Тэдэнтэй хамт Вик нэртэй мууртайгаа очиж. Мууртайгаа хасаг юм нэргүүргээ. Уул нь энэ экспедицид олон хүн явсан. Тэр дундаа тэр Инупиат хүмүүс бүр олноороо ингээ авч явах төлөвлөгөөтэйсэн ч гэсэн эцэст нь тэдэнд очихоос буццсан аахгүй за болиё гэд. Нутгийн одоо бүх юмаа мэддэг тий дээрээс нь соёж ичдэг хүн хэрэгтэй байгаа дээ шүү дээ. Тэгээд гэтээ энэ арлыг бол хинж мэдэхгүй шүү дээ тий утга нь ямар хуу гэдэг нь. Гэтээ ямар ч уур амьсгал бол мэднэ. За ингээд хүсүүсгүй адаа нөгөө хүүтэйгээ хамт байхын тулд зөвшөөрчихгүй. За ингээд нөгөө гав ганцаараа эмэгтэй 4 эрэгтэйтэй л явчих. За яаж ч өөр юм чи цагаан баг байднаас хийн. За арал дээр очиод судлаачд түүнийг хамгаалах хэвээр тэр судлаач ч өөртөө ан тэг хийж хоол хүнсээ олно гэж бодож байсан ч гэсэн нөхцөл байдал гих үнтгэн тис өөрөөр хэрэгжтэй. Арктикийн тэр мөс хөлөг онгоцыг буцаан ирэх боломжгүй болгоод төлөвсөн хангамж нь ирэхэ болчдөг байхгүй. Нөгөө экспедицийн нөгөө 5 хүн нэг муур энэ 6-гийн хүнс нь багасаад яаж яхад ойр орчиных нь агнуурын нөхцөл ч гэсэн хүндэрч гэлсэн ба.
Тэгэхээр нөгөө дөрвөн эрэгтэй 3 за бид нар ерөөсөө нойрох яаж игээд нэг тусламж ирэхээр яв хүний бараа олж магадгүй гэд мөсөн дээгүр Сибирийн зүг их газар руу явчихдаг хог. Тэгэд энэ хүмүүс хизээч эргэж ирдэг. Энэ гур угаасаа хайцныг одоо хүндрэлтэй өөртөө мэддэг. Магадгүй замдаа тий алуулдаг ч юм уу махч амьтдынхоо алуулсан юм. Эсвэл нөгөө цөмбөрөө дунцсан юм бид нар мэддэг. Ингээд ада ганц хэрэгтэй дүүлж тэр нь болохоор Lord Knight гэдэг. Энэ болохоор өвчтөй болохоор яваагүй л хэвгүй та. Бас хэвтэртэй байгаа. Ингээд ада түүнийг ингээд одоо бас асрах үүрэгтэй болсон. Ингээд анх зүгээр ойдолчин дагууч ажил хийхээр ада өвчтөй хүнийг асрахын зэрэгцээр өөртөөхөө хоол хүнсийг олох шаардлагатай болж. Юу нөгөө $50 байхгүй болчихоо те. Нөгөө хүмүүс нь алга болчдөг. Тийм. Юу тэгээ яг очвол тэгэл өхөл бахалтай. Ямар ч юм чин тэгээд тий. Одоо зүгээр амьд үлдэх хэрэгтэй. Тийм бай амьд л үлдэх хэрэгтэй болчихлоо. За ингээд бүр хүссэн хүсээгүй ш. Амьд үлдэхийн тулд нөгөө ан хийх, хавх тавих, нөгөөдүүлж бууг ашиглах гэр тэр зүйлийг сурж эхэлж байгаа. Тэдний үлдээс нь тэмдэглэл гэж байгаа. Тинчээс харах юм бол бууга цэвэрлээд ан хийгээд үнэг барихын тулд олон газар хавх тавиад тэгээд тэр барьсан амьтдын арьсыг ингээд хэрхэн ашиглах бүгдийг хийж сурж байгаа байхгүй. Өмнө ажиллаж байсан эмэгтэй хэдхэн сарын дотор өөрт хэрэгтэй хүнсээ өөрөө олдог болсон. Улмаар арьс ширээр хувцс хийдэг болсон. Орон барай засдаг, түлээ бэлтгэдэг, багаж гэрслээ ажиллах гэд бүх ажлыг өөрөө хийдэг болсон. Тэр бүр далайн хав агнахад ашиглаж болох арьсан зав хийх хэмжээнд хүрсэн гэж байна. Зав хийх хэмжээнд. Ингээд орон байрныхаа ханыг модоор бэхлээд унтах тавцан хүртэл хийгээд хоосон савыг ингээд хэрхэн ашиглах уу, зуух гэдэг зэрэг яаж хийх үү гэд бүх зүйлийг нөгөө урд өмнө өсөн зүйлүүдтэй дахин ашиглаж илүү сайжруулсаар байсан. Ингээд цагаан баагаас айдаг гэсэн бол өөрийгөө хамгаалахын тулд майхныхаа ойр ажиглалтын байр хүртэл барьсан баа шүү дээ. Энэ бүхнийг тэр чинь Врангелийн тэр аралд очихоос өмнө мэрэгжлийн сургалтаар ч юм огт эзэмшээгүй. Хамгийн гол нөхцөл байдал түүнийг өдөр өгсөн нөгөө шин зүйлд сурахад хүргэжсэн. Ингэжсэн нөгөө Lord Knight гэдэг нөгөө ир өвдөд эцэст нь 1923 оны 6 сарын 23-нд адагийн үр дээр нас бардаг байхгүй. За ингээд Врангелийн арал дээр цорын ганц хүн. Чи бодлоо говь сүмбүр аймгийг ахаа 50% нэмсэн. Тийм том газар нутаг дээр энэ гав ганцаар байгаа энэ хүн. Өөр орчинд нь хэдэн 100 км нэг ч хүн байхгүй. Хэдэн мянган километр ч магадгүй. Би бас тэнд нөгөө хуучин барилга тосгоны ямиг бас ашигласан байж магадгүй гэж утсан ч үгүй байх шүү. Тийм юм байхгүй. Өөрөөсөө одоо нөгөө энэ пингвин кинон дээр гардаг эний чи юу гэдэг вүлээ? Пинклөө юу гэдэг вүлээ? Одоо нөгөө цасан байшин барьж штэ. Тий. Одоо ийм юмд амьдрна гэдэг чинь ер нь нөхцөл байдал ямар байсныг л харуулж байна л да тий. Яг энэ хүмүүс ашигладаг л да. За ингээд түүнтэй ганц Вик Морл үлдчих. Энэ муур ямар хөөрхий. Одоо түүнд нэг юм муур байж байгаа ч. Хин нэгэн түүнд хоол хүнс олж өгөхгүй, түлээ бэлтгэхгүй, орон байр засахгүй, ан хийх ажлыг хуваалцах боломжгүй. За ингээд 2 жилийн өмнө танихгүй Арктикийн арал дээр айж сандарч ирсэн ойдлч эмэгтэй одоо болохоор өөрийнхөө хоол хүнсийг өөрөө олдог. Хавх тавьж, үнэг агнаж, арьсыг босруулж, хувц хэрэглээ өөрөө хийж, орон байраа өөрөө засч, буугаа арчил, зав хийж чаддаг тийм эмэгтэй болж ирсэн. Тэр бүр үнэгний арьсыг ингээд цуглуулж исэн. Яг тэр их газарт очих юм бол энэ нөгөө мөнгө болно гэдэг мэдээд хөөх энэ мөнгөө би үнэгний арьсаа зарах юм бол хүүтэйгээ уулзна гэж бодоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо 2 жилийн наралд очихдоо тэнд амьдрахад бэлэн хүн байгаагүй бол харин 2 жилийн дараа өөрийн хэрэгцээг баг бүхэлд нь тэр чигээр нь хангах чадвартай болсон. За ингээд 1923 он 8 сарын 20-нд хөлөг Врангелийн арал дээр үрж ирэхэд ингээд адаатай уулзч. Тэр бүр ив ирүүл сав саруулаар барахгүй. Бүр анх нэг аймхаа нэг зүгээр туйхан нэг бүсгүй байсан бол одоо тийм харц марцсан мөртлөөр бүгдийг чадна. Бага үнэг агнцсан. Тий, хажууд нь Вик мөртөг. Тий. Хатуу ширүү орчинд бүр яаж амьдрахыг мэддэг тийм бүсгүйтэй уулзч байгаа шүү дээ. Гэтэ энэ чинь яагаад хэлээд юм гэхээр түрүүний жишээнүүд нэг өөр байсан те. Энэ болохоор Адагийн түүхийн хамгийн сонирхолтой хэсэг нь зөвхөн түүний юу сурсандаа биш. Яагаад тэгж хичээсэнд байгаад. Эхний бүсгүй бол тэр бол 18 жил өөрөө гэртээ байсан. Тэгэж хөрхи хүүн цугаагаад тэрийгэ орхиж явах нь ч удахгүй. Юу н хүн гэрээ орхиж явахыг хүсэхгүй шүү. Өөрийнх нь сонголтоос гэртээ ганцаар байсан л хүн байхгүй. Дараах нь бол эзгүй арал дээр ганцаар байгаад тэг сэтгэл санаагаа дийлэлгүүд дараа нь далаад нас орж. Харин энд бол эн чин Врангелийн тэр арал дээр амьд үлдэхийн тулд тэмцэж байхдаа өөрийг нь хүлээж авах хүүгээ бодож амьд байсан хэрэг.
энэ сэтгэл зүйн шал өөр тий. Тэр экспедиц таах мөнгө олохын тулд орсон. Эцсийн зорилго нь хүүгээ буцааваад түүнтэйг л дахин амьдрах явдал. Тиймээс Адагийн хувьд амьд үлдэх нь өөрөө эцсийн зорилго байгаагүй. Харин тэрнээс илүү том зорилго байсан. Тийм. Өөрийнхөө төлөө амьд үлдэх хэр зэрэг хүч шаардах уу? Харин өрийнхөө төлөө амьд үлдэх гэдэг тий. Тэр бол яг үнэхээр агуу одоо хүн төрөлхтний хамгийн том хүч юм да. Тий. Тэгэхээр энэ утгаараа Адагийн түүх бол тий хүний амьд үлдэх тэр чадварын маш сонирхолтой жишээ болж байгаа юм. Ямар гоё түүх вэ? Тий. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. Тэгэхээр зарим хүн бол бидний амьдралд одоо зүгээр нэг хүн болж биш, бүр сахиус болж ирдэг. За энэ бол мэдээж бидний эцэг эх ээж аав юм да. За тэгэхээр аав ээж сахиус нь эцэг эхийн хайр ачлал, удам угсааны хэлхийг үндэсний өв соёл бэлгэдлэр мөнхөлсөн Монгол ийм маш гоё уран бүтээл байгаа. Тэгэхээр бас гэртээ өлгцөн байхад те. За ээж сахиуст бол одоо нар сар, бадамлын хаа, чандман эрдэн, ургийн мод, ногоон дарих зэрэг бэлгэдлэр эхийн хайр инрэл, үр хүүхдээ хамгаалах, ивэл одоо энэ амьдралын мөнхийн үргэлжлэлийг дүрсэлсэн одоо яг ийм сайхан Монгол уран бүтээл байна. За модны үндэс нь өвөг дээдэс их бие нэцэг их. За нахай нь бол үр хүүхэд ирээдүг бэлгэдсэн нүдэн чимэгтэй одоо харахад нөмөр нөөлөг болмаар ийм сайхан уран бүтээлийг та бүхэн маань бас өргөө гэрээ ингэж чимэгтэй сайхан санагдсан. Тэгээ харахад нөгөө мотор хийсэн учраас маш гоё харагддаг. Цэвэр модон шайн технологиор урсан оюуны өмчөөр баталгаажсан. За энэ бүтээл 50-ыг харьцан 70 хэмжээтэй нь болохоор 89 мянган төгрөг юм байлээ. Одоо бас манад байж байна. Тэгэд үнэхээр гос гэрийг гоё чимж нөгөө Монгол үндэсний гэсэн айгүй олон зүйлс бас тэнд нөгөө нэгтгэж ингэж орсон болохоор за 1-ийг харьцах 1 метр 1.4 юм байна. Метр хэмжээтэй нь болохоор 390 мянган төгрөг гэж байгаа. Тэгээд Тэгээ энийг би нөгөө илүү яг барьж марж үзсний хувьд бас хэлэхэд одоо манай од мөндрийн офис дээр энэ аав сахиус, ээж сахиус гэдэг хоёр зургийг зэрэгцүүлээд нөгөө хоёрмортой тавьсан байна. Манай офис бүр ургаал авчижээ. Үнэхээр гоё. Тэгээ дээрэс нь энэ чинь нэг гоё материал байл. Одоо чинь угааж арчиж болно. Гандаж буурахгүй. Тэгэхээр эн чинь яг нэг уран бүтээл чинь нөгөө урлагийн бүтээл шүү дээ. Тэрийг яг аль биесний эргэтэйгээр яг уран бүтээл чинь өөрөө хамтдаа хийж байгаа байхгүй. Тэгээд энийг яг ин жазтай байж болон жазгүй ч бол нэх гоё ингээд саунд хийгээд ирчтэй юм л. Тэгээ үнэхээр хямдхан багаз. Тий. 100 мянга хүрэхгүйгээр ингээд зүгээр үлгчгэд хин чи хачин гоё ургаал явчих. Цэвэр модон тийм юм байла. Одоо эн чинь нөгөө одоо өөрөндөө л ийм зургийг бол тий бас сайн ойлгохгүй штэ. Энэ бол яг монгол хүний ойлгох тэр нөгөө их эцгээ одоо нөгөө манайхан чи манай арт өмнө чи яаж дээдэлж хүндэтгэж тий шүтдэг хүмүүс үлээ. За тэнд бол одоо бас ингээд үе дамжуулан тий өөр хөвгтдээ өвлүүлээ явсан ч гэсэн юм сайхан бүтээлээ. Тэгэхээр юу ачуулах зүгээр одоо хурим найран дээр өгж болно. Нэг гоё бэлэг бол тэгэл бас нөгөө насны нөгөө ой байдаг шүү дээ. Тим ойн дээр бас бэлгүүлэх гоё юм байл шүү. Би нөгөө сая тэгсэн болохоор мэдээд тийм. Тэгээд энэ аав сахиус ээж сахиус гэдэг байгаа юм тий. Хосоороо байвал бас их зөвхөр тий. Нэгийг гомдоохгүй бас. За 3 4-р хорооллын одоо парадоксын автобусны буудлын баруун талд ертөнцийн зүгээр энэ сага пүүцний дэлгүүр энэ галерей гэсэн байгаа. Тринава номинтой нөгөө Тринава байдаг шүү дээ. Тэрний замын яг урд талд нь гэсэн үг шүү. За холбогдох утас нь 91 тэг 4 тэгтэг 97 88 95 95 66 гэсэн утсаар та бүхэн холбогдоод захиалаад гоё бас бэлгэнд өгвөл маш гоё юм бэлэг болно. За нэвтрүүлгийн ивент тэтгэжтэй их баярлалаа. За ингээд эзэнгүй арал дээр ганцаар амьдрах бол яах вэ гэж. За одоо яг арал руу очие. Ada Black Jack гэдэг энэ бүсгүн түүхээс бид үнэхээр сонирхолтой дүгнэлтийг хийж байгаа тийм. Амьд үлдэх зөвхөн чадвар биш бас зориг хэрэгтэй гэдэг. Хүн амьд үлдэх нөхцөлд орох юм бол өмнө нь өөртөө авах чадваруудыг маш богино хугацаанд сурч болдгийн жишээ шүү дээ. За тэгэхээр та бүхэнд ямар нэгэн 3 зүйлс сонгоорой гэж хэлсэн тийм. Энэ 3 зүйлтэйгээ эзэнгүй арал дээр насаар амьдрнаа л гэд бодож байгаа. Ямар ч харилцаа холбоо, интернет гар утас байхгүй. Тийм учраас сонголтоо сайн бодож хийх хэрэгтэй. За тэгэхээр бид буюу ингээд энэ зохиолыг бичлэлсэн хүмүүстэй битсэн доктор Билгүн одоо бид нар ингээд ярилцж хагаад янз бүрийн юм бодсон ирнэ. Бөө майхан асаагуур анхны тусламжийн хайрцаг загсны дэгээ унтлахын хувьд цэвэр усны шүүлтүр хөргөгч дүүрэн хоол луужин арны зайн хавтан гутга төмөөс ус нэвтрдгүүс харвч гээд тест өчнөө юм зүгээр бичиж хэрэгтэй юм уу да. Гэтэ 3-ыг сонгоно шүү дээ. Бууг сонгох юм бол удалгүй суман дуусчихна. За бөөн хоол байгаад тэр хэсэг хугацааны л
хүнс ирэх цагаан. Асаагуур аягвал нэг өдөр ажиллахгүй болчихно. Цэвэр усны шүүлтүр далайн усыг угаасаа цэвэршүүлж чадахгүй. Загсны дэгээр загсал барьж болно. За тэгэхээр бид ийм 3 юм сонгосон. Нэгт нь энэ зүгээр бидний сонголт болохоос тийм энэ нөгөө хүн төрлөختний сонголт биш шүү. Хамгийн ухаантай хүмүүсийн сонголт биш шүү. За ямар ч нэг сарвч тийм ийм майхан нархаа. Гэтэ яг майхан бол биш. Ийм нэг ингэдэг нэг асар маяг. Усны хамгаалттай. Ямар ч хэмжээтэй ч болно. За яг 4 харьц 4 бид нар метр хэмжээтэй зүгээр нэг авсарах юм хямдхан чимэглээ $100 авчна. За тэрийг ямар ч нэгдүгээр заавал авна. Хоёрт нь түн одоо ширмэн ч юм уу тий хоолны тоогоо заавал авна. Ингээд жоохон томхон байвал зүгээр ирнэ. Бариултай. За гуравт нь болохоор мачет. Ингээд юм нэг сэлэмнээс жижигхэн хутганаас том ингээд нэг тий одоо балиус гэх юм уу? Балиус маяг нэг дэлгээ тий ингээд Мексик киномын ондрих гардаг. За энэ 3-ыг л авч явах чи. Энийг тайлбарлая зүгээр тий. За ер нь бодтор зүйл арал дээр байж хамгийн ихний аюултай зүйлс бол хоол муудах. За бүр ямар нэг байдлаар бэртэл авах ч юм уу. Иргэн тойрноо ингээд ажиглаад явж идэл хөлөө бэртэж болно шүү дээ. Ямар ч юм тариа байхгүй юм чинь бэртээсэн гүлэн тэгэхээр халдвар ороход аюул тулгарч болно. Ийм зүйлс, ийм аюултай зүйлстэй арал дээр очсон ихний 3 хоногт бол тулгарч юм бол цаашдаа ер нь их удаан амьд байна гэж бас бити бодоор. Ер нь зөв шууд үхнэгээл зүгээр нэг мөсөн зүгээр бодсоч хэрэгтэй. Тэгэхээр бэртэж гимтэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр за юуны өмнө за энэ 3 зүйлт бол за хамгийн эхлээд юусоо ажиглана. Эхлээд нөгөө ингээд сайхан ингээд ийш бити яваа. Эхлээд сайхан нэг суугаад хаа. Тэ арал дээр чад тийм зөвлөгөө өгөх гээд. Нэг зин маягийн тэ ингээд бясалгана гэсэн. Гэтээ зүгээр эн чинь бясалгаж байгаа биш. Яг ажиглаж байгаа гэсэн үг. Ой мод ер нь хаагур байна тэ. Усны урсгал ямар байна? Нар хэр өндөрт байна. Гол нар тэ ингээд яг үд дунд нар хэр өндөрт байна гэдгээс хүүтэн улс орны арал дээр байна уу? Сэрүүн бүсийн эсвэл халуурны арал дээр байна уу гэдгийг мэдчихнэ. Энд чинь маш хэрэгтэй. Шууд халуун гэж бодоодсэн бас хүүтэн байж болох юм байна тий. За ингээд мэдээл цуглуулж тэр сууж байгаа шүү. Тэ. Яг шинжлэх ухааны зарчимтай яг адилхан юм. Эзэнгүй арал дээр хаягдана гэдэг чинь нэг ёсонтой бид таг мэдэхгүй газараа л ирчлээ гэсэн. Харин арал дээр очлоо л гэсэн. Өөрөлдөл эхлээд ажилт хийх хэрэгтэй. Тэгэхээр яг шинжлэх ухаанчид яг яадаг эхлээд тэ. Айжм ажмаар нявхуур ажиглана. Дата буюу өгөгдөл мэдээлэл цуглуулж гэж байна. Тэгээд яг үнэ. Тэгжиж тэр хүмүүс амьд үлцэх байхгүй юу? За тийм байна. Тэгээд тэр цуглуулсан мэдээлэлдээ тайлбар өгч эхэлнэ. Тэр тайлбар нь онол болж таамаглал дэвшүүлэх зарчмаар шинжлэх ухааны мэдлэг үүсгэдэг яг адилхан. Үүнтэй адил та иргэн тойрноо маш сайн ажиллаж хэрэгцээтэй хэрэгцээгүйгээд бүхэл мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Шинжлэх ухаан болохоор хариултаас биш, асуултаас мэдээлэлээс эхэлдэг гэдгийг хизээш марцуулахгүй. Яг үнэн. Одоо жишээ нь араатай амтны мөр байна уу гэдгийг одоо бас хэн нэг намайг бариад иччихгүй юу гэдгээс ахуулаад ажиглана шүү дээ ер нь. Одоо ингээд Бацаамын газар зөв үнэхээр өндөр мэдлэгтэй тий. За Эверест бол 8848 м өндөртэй, найрамдлаар Хүйтний оргил бол 4374 м өндөртэйгээд цаачин бол өстой гацхгүй бүх өндөрлийг хэлж чаддаг шүү. Гэлээч гсэн тэр мэдлэгч одоо тус болохгүй л гэсэн үг. Гэтэ зүгээр нөгөө ерөнхий ингээд юмыг ингээд зөв босруулахад хэрэг бол мэдлэг бол. Тэгэхээр арлын хаана хамгийн өндөр цаг байдгийг тэр нь ямар хэлбэртэй хэрв жим байгаа бол тэр жимээр ямар араатай амьтад явдгийг гэх мэт тэрийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр мэдээлэл цуглуул нь хамгийн ихний яг хийх ёстой зүйл. Хэрвээ анзаарсан бол энэ Robinson Crusoe, Castaway-гийн кино, Jules Verne-ийн Сарлуу аялсан гэдэг зохиолууд дээр бүгд яг эхлээл яг ийм зарчмаар орчин тойрны ажиглаж мэдээлэл цуглуулж эхэлж байна. Тэгжиж амьд үлдсэн ба. За ингээд хамгийн түрүүнд иргэн тойрны ажигснаар жишээ нь далайн түрлэг хэр өндөр ирж байгааг мэдэх боломжтой. Далайн түрлэг татлаг гэж бод те сар хаанаас шилтгаалж. Тэгэхээр далайн түрлэг яаж мэдэх вэхээр иргэн тойрны чинь хай биелэг ганцаар амьдарч ирсэн юм шиг донгосоод унахгүй. За хамаагүй мөг намайг дандаа мэдэмхийрээд ярьждаг хин томат юм бас. За ингээд угаасаа бид нөр далайн хэрэгтэй газрууд барьчихаар ингээд нөгөө юунууд байгаа. Хаднууд хад асга эсвэл элдв мод юуж байдэн те хөрс. Тэр ингээд хэр яг далай цогсон хэмжээ нэг харагддаг баг. Тэгэхээр далайн түрлэг яг тэнд ирдэг гэдгийг хараад мэдэх боломжтой. Энийг мэдснээр эхний нэг
ойрын 7 хоногт нэг амьдрах тэр асраа барих гэдэг байхгүй юу? Шууд учиргүй ойнгүн мэдхгүй газар асраа барихгүй далаатаа ядж яг ойрхон л барина штэ. Тэгийг барьж идэл нэг далаа нэрээ цогчихгүй газар л мэдэх гэдэг байхгүй. Зорилго нь. За ингээд дараа нь нөгөө 4 м өрөнтэй сарвчаа дэлгэнэ гэсэн үг. Инхээр 16 м квадрат ингээд талбайг сүйдэрч эхлэх гэсэн үг. Нэг халуун орон гэж бодох юм болж байна. Доор нь ороод хэвтгэхэд хангалттай том хэмжээтэй. За ингээд энэчнээсээ илүү нухацтай бас нэг сүүдэртэй орчгорч бас нэг нухацтай илүү бас бод. Наран цохиулаад шууд өвдөчихгүй шүү дээ доор хийж те. Тэгээ би бол тэр нөгөө татлага төрөлгийн үеэр те яг татлага болонгот л төрөлгөнд ирсэн амьдтыг түүж идэл амьдраад байдаа л гэж бодчих. Тийм эхлээд бол тэгэж штэ те. За хамгийн гол нь чинь нартай биш бороо орж ивэл яах вэ? Нөгөө энэ сүүдэрвч чинь өөрөө борооны усыг тосох зорилтоор ашиглаж болох юм. Гол зорилго нь ингэх гэдэг байхгүй бас. Борооны ус гэдэг чинь маш чухал. Энэ арал дээр хэрвээ яа гол горих байхгүй бол тэг дуусаа байхгүй. Үгүй тийш үү. Нэлээс ус байгаа гэдэг цангаж өгөх шүү дээ. Тийм. Борооны усыг нэг чиглэл рүү ингэж аваачиж тэг цуглуулж авахд тийм том талбайтай нэг юм хэрэгтэй болоод бид нар энийг сонгож байгаа байхгүй. Эсвэл халуун үед нэг сүүдэрч. За. Яг ийм арал дээр нэрээ борооны услыг ундны ус болж орох юм байна шүү дээ. За тэгээ цаашлах юм бол хөөрхи энэ нөгөө юмараа хэрэг зөв ингээд ашиглаж чадвал энийг чинь загас махс өрхөд ашиглаж магадгүй гэж бодоод байхгүй чаавас. Ер нь олон янзаар л ашиглах гэдэг. Болохгүй л зүгээр газар тавь дээр нэвчих гэдэг байна. За одоо ингээд хоолны тоогоо авч явсан шүү дээ. Зөвхөн хоол их зориулж ашиглахаас гадна энэ чинь тэ нөгөө элдв юма дотор нэгийг хадгалах бас ингээд тэ ингээд таглаад тавьчих шүү дээ. Бас ийшээ зөөх. Сайлын үлдэхэр саваа үлдэх сав хамгийн хэрэгтэй юм. Магадгүй нэг амтан байгааз тий. Дөнгөж одоо их болсон амтан байвал очиод газ нөгөө сүүгээ саагаад нэг юмд хадгалчмаар шүү дээ. Үгүй тийш үү. Нөгөө нэрээ нэг зэрлэг ямаа явжвэл нэг саачмаар шүү дээ тэр чинь. Тийш дээ нэрээ. Тэгээ савгүй бол тэгээд ашиглаж чадахгүй шүү дээ одоо. Тэгээ одоо бүр цаашлах бол эн чинь сайн тоогоо явах юм бол тий. Ирээдүйд элдв янз бүрийн юм дотор нь шатааж хайлуулах замаар дарахны хэмжээнд ашиглах гэдэг байхгүй бас. Тэгэхээр хоолны тоогоо буруу сонголт байсан гэж бодож санаа зовхгүй энэ бол үнэхээр хэрэгтэй шүү. Та нар бүр тоогоогүй байна гэж сөөлөөрэй. Маш аимшиг. Тань махаагач хэрэг бол байн ингээд шорлоо сууж ийн гэж байна. За ингээд 3 дахь нэг мачет. Мачетыг ачаар бол мод зорхоос ахуулаад хоолны материал бэлдэх ядаж амиа хамгаалах хэрэгсэл эсвэл тэр ан хийх хэрэгсэл болчихно тий. Балиус бол надад ер нь айгүйх таалагдсан. Буутай байснаас ер нь балиустай байсан арай юу юм бэ? Амар юм байна. Тий. Буу угаас сум дуусч штэ. Чи за нэг сарын сумны нөөц арай гэж дааж явна тэгээд цаашаа байх. Нэг юм байхгүй болчвол ашиглагдаж болохоо болчих юм байвал хэцүү байгаа тий. Майхан дээр л жоохон гайхажсэн. Тэгэхээр ер нь эртний хүний түүхийг харж иж энд дүнэлтийг хийсэн. Хамгийн түрүүнд хийсэн хөдөлмөрийн багжийн нэг нь угаасаа хутга цэлэм гэх мэт зүйл байсан. Хүн төрөлхтний маш их хугацаа хүч хэмсэн. Тэгэхээр энэ 3 сонголт бол зүгээр тухтай амьдрах гэхээс илүү орчин тойрондоо нөлөөлж удирдахад одоо тэр заав шаардах зүйл гэж ойлгож байна. Хүний үүслийн түүхийг угаасаа харахаар эхлээд орогнох газараа шийдсэн. Агууд гэх мэт. Дараа нь хоол хүнсээ хадгалах тэр контейнер маягийн зүйлийг мэдээж хийжсэн. Тэгээд хоол хүнс цуглуулж амьд үлдэх багаж зэвсэг бүтээсэн. Энэ 3-ыг л яг хийсэн. Тэгэхээр үүнтэй адил орчин үеийн яг хувилбарыг л зүгээр сонгоцсон л байхгүй юу? За. Тэгэхээр хүн төрөлхтний яг түүх нь өөр энэ. Энэ 3-ыг л бий болгосон. За ингээд мэдээлэл цуглууллаа. За одоо яах вэ? Дэлхий дээрх баг бүхэл амьтдын үед амьд үлдэхэд амьдрахад хамгийн чухал юм ус. Мэдээж эцгүй арал дээр далаагаар хүрээлэгдсэн байгаа л гэхдээ далаа ус ууж болохгүй. Давсархад тэр далаа усыг уух юм бол улам цангана. Ер нь нэмээд бөөр далаа усыг шүүж чадахч. Тэгэхээр далаа ус уунад нь харангадаж өгөхээр ер нь шийдсэн гэсэн үг. Тэнд далаа байгаад байгаад харангадаж өгнө ер нь. Тэгвэл цэнгэг ус яаж болох вэ? Мэдээж нөгөө урамлын шүүдэр, чулууны чийгшил зэрэгс цэнгэг ус гаргаж болох ч гэсэн нөгөө 3 юмараа энэ бүгд хийхэд маш төвөгтэй байдал үүснэ. Тэгэхээр хамгийн найдвартай арга бол яг нөгөө түрүүнээс борооны усыг тосож аваал нэг тий. Тэгэл арга. Шүүдрийн усч түүх бас тийм амар юм биш хоо тий. Нөхих ачиг 1000 шүүдрийн усыг цуглуулад хариулцдаг ингээд. Гэтэ борооны усаа нөгөө хоолны тогоондоо цуглуулж чадахгүй тэр чинь нэг 2 өдрийн л усаа зүгээр цуглуулж болно тий. Цуглуулад ингээд урсгах юм хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Яг цуглуулах бүр ингээд. Тэг яг урсгаж болно. Зүгээр бид нар нөгөө тэр майхна нэг тийш ингээл бороо орж явахт ингээд бөөнөр цуглуулж аваад нэг тийш урсгачих болно шүү дээ. Одоо тэрийг цуглуулж авах хэрэгтэй байна. Тогоон дотор цуглуулаад тэр 2 өдрийн л
Тэг майхан ус цуглуулах хэрэгсэл гэсэн чинь надад их ухаалагсаад байна. Аа. Тэгэхээр үүнийг бол янз бүрийн аргаар хийж болно. Биднэрт юун төлөө мачете бол. Мачетээр бид нар одоо тэр нэг элдвэн хийх юм. Гэтэ тэрийг жоохон байж байгаа ярина. За усны асуудлыг шийдчихсэн заяа. Би энийг ярих юм. Шийдсэн гэдээ ойлгож байгаа. За ямар ч байсан ингээд газрын зургаа бас гаргах хэрэгтэй. Нарлынхаа мэдээж далайн эрг эхлэх цэг болно шүү дээ. Сэрхий ажиллаж байна. Хаана байна? Хаана эрг намхан байна гэд мэдээж ингээд зүйлийг ингээд цээжлэх шаардлага ингээд тий зүгээр тэмдэг шаардлагагүй цээжлэх болох юм байна. Хамгийн ихний тэмдэгс зүйл чинь заавал нарны хөдөлгөөн. Тэ? Нарны хөдөлгөөн. Яг л хаана байгааг л мэдэх нь чухал. Тинчээс нар оддын байршлыг ингээд мэдэх юм бол ер нь энэ мэдлэгийг ер нь одоо орны нэвтрүүлэг үзээд эсвэл ном сонин уншиж хахад одоос мэдчихвэл зүгээр. Ер нь нар хаана явж байгааг мэдчихвэл ер нь дэлхийн аль хэсэгт байгааг мэдчихээн. Тэгэх юм бол ядаж дөрвөн улиртай юм уу? Эсвэл борооны болон борооны бус гэж улиртай юм гэдэг мэдчихэж. Борооны биш улиртай байх юм бол хүссэн хүсээгүүд маш их хус нөөцлөх хэрэгтэй болно шүү. А борооны улиртай үед бол та нэг 3 4 сартаа тий баг болиосоо гэтэл бороор нүгээс. Аха. Гоё юм байна. Тий. Одоо эн чинь энэ хүн төрөлхтний түүх ярьж байгаа шүү. Би нэг өөрийнх нь төсөөлгүй ш. Яг бол хүн төрөлхтний яг үүний тулд Stonehenge-ийг барьсан юм шүү дээ. Тийм байна. Тий. Энэ Stonehenge гэдэг авраг байгууламж чинь тий яг 6 сарын 22-ны өдөр буюу хамгийн богино шөнө хамгийн урт өдрийн тэр яг өглөө нар ингээ мандахад Stonehenge-ийн тэр олон ингээд цонхнуудыг яг голын цонхноос нь цаанаас нь ингээд нар манддаг. Тэгэхээр за маргаашнаас өдөр богиносч удахгүй намар болох юм байна гэдэг л 5000 жил зүв ажиллаж цаг шүү дээ энэ чинь. Гэхдээ нэг сар амьдрал над тэр нар хаанаас ургана уу надад нэг хамаагүй. Насаараа тэнд амьдрна гэвэл өстэй яалчгүй л бас тий ямар удиралтай газар байгаа мэдхийн тул. Тэгэх юм бол эн чинь ирээдүйд хизээ ногоо тарих юм, хизээ ногоо хураах юм, хизээ өвөл ирж байгаа, хизээ борооны үлрэл эхэлж байгаа гэдэг. Эн чинь урчилж бэлтгэх гэж өөрөө амьд үлдэхийн нэг том баталгаа. Тэгэхээр цаг хугацаагаа маш хурдан мэдэх хэрэгтэй. Гэтэ энэ хугацаанд ойрын сардаа яаж амьдрах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй л дээ мэдээж тий. Гэтэ үүнийг алдаж болохгүй гэж. Өдөртөө зүгээр нэг шонгийн модал ингээд тавьчих. Тэгээд тэр яг үд дунд нар хаана вэ? Тэрэн дээр ингээл нэг газар тэмдэглэе гэж. Тэнгүүд 365 хоногийн дараа яг анх тэмдэглэсэн газар чи ирэхэд нь за энэчээс бүх юм тодорхойлчихно. Одоо хэдэн сарын хэдийн гэдэг нь ирнэ. Тэгэхээр бүр 3 сарын 21 22 гэдгийг ч мэдэх боломжтой болчихно. За борооны тогтсон усыг за ямар ч гэсэн ингээд авцаа. Гэхдээ авцсан гэдэг нь одоо яг тайлбарлая. Мачет утга байгаа энэ амар чухал. Болж өгвөл бүдүүн үхэж хатаагүй яг гоё ургаж байгаа модыг яаж игээд огтолж авч чадвал маш сайн тэр утгаараа сэлмэ балиусаараа. Тэгвэл тэр модыг за бүр ингээд бүр гоё өөдөр өцөл 1 м хэмжээний ширээний өндөр шиг хэмжээний тайрлаа гэж цөлөөл та тэр нэг бүдүүн модыг. За одоо сайхан тэгээд доторхын ухаж өгнө шүү дээ. Ингээд бүр маш хэцүү энэ хідэн 7 хідэн сар жилч болж мод. Ерөн зүгээр чулуугаар ч юм уу нөгөө ясаар ухаал ингээд. Маш удаан хөлбөр орох ч гэсэн энэ бол найдвартай усны савлах юм. Энэ торх хийгээд дээ шүү дээ. Тиймээс гэхдээ эхлээд аяг хийж сурах хэрэгтэй. Яг тэгвэл том зүйл хийхээс өмнө эхлээд аяг яд шиг. Тэ аяг. Аяг хийсэн юм бол тэ тогоо. Яагаад ингэж яриад юм тэгэхээр гадаад улс орнуудаар аялахдаа түүхийн музейд нь ороод үзээрэй. Тэнд яг эртний модон аягнуудыг тэр олдруудыг дэлгий тавьсан байдаг. Бүгд л модыг ухаж хийсэн байдаг. Энд чинь хүн төрлөختний бидний өв эцгийн яг туулж ирсэн зам байхгүй. Эхлээд аяг хийж сурсан байгаа. Тэгээд тэрийгэ томсгоод эхэлсэн байхгүй. Түүхээсээ бид нэр харах юм бол тий бараг л алдсахгүй гэдэг шүү дээ. Уул нь торох хийчмээр байна л да. Гэхдээ торохыг чинь банзаар хийнэ. Бидэнд банзыг модыг банз болох багж хэрэгсэл байхгүй. Мачет бол банз хийж чадахгүй. Мачетэр зүгээр харин модыг нэг огтлоо мөчөр зүчэр ингээд огтлж бол харин ухах чинь нөгөө илдэв нөгөө чулуун мулуугаар л хөрх ингээд ухах шүү дээ. Тэ? Тэр чинь нэг тий аяг хийж чадвал тэрийг хувин болгож чадвал торох болгож чадах байхгүй. Тэгээд хит хитэн ингээд торох хийгээд чадах юм бол тэгээд тэрийг гоё ингээд одоо давирхан ашиглаад ч юм уу ингээд хатчих матгаас нь сэргийлээд тий зөв газар одоо хуурай газар нөгөө юун дотор юу гэдгүүлээ сүүдэр энэ төр яг зөв хатаах юм бол тэр чинь хагарахгүй. Тэг яг ингээд гоё хитэн 10 жилдээ ашиглаж байгаа юм тийм болох байхгүй. Тэг шавар вар одоохондоо хийж чадахгүй гэс тий. Одоохондоо тий 100% байхгүй. За ингээд устаа олчлаа гэж бодъё л да. Тэгээд цуглуулчлаа. Гэхдээ энэ арал дээр ингээ сэлгүүц явчихсан чинь наригл мод хэрэг харагдах юм бол
зүгээр өмнө нь зүгээр сөгдөд залбираад өглөө бүр тэр наргил модонтой мөргөөрэй л гэж хэлье да нэрэ. Наргил модны самар буй тэр жимс нь биднийг аврах юм. Кокос гэдэг тийм. Кокос жимс бол нэгдүгээр хоол. Хоёрдугаарт аяга болчихно. Өөр 100 ширхэг коксны зүгээр ингээд одоо тэр жимсний тэг ингээд авчих юм бол 100 аягтай л болно шүү. 100 аяг гэдэг чинь 100 усыг бэлэн аяга, бэлэн одоо хөдөлмөр хөнгөвчлсөн тий. Тэгээд тэр Балиус бол яг ингээ гоё онгойлгоо шүү дээ. Яг гоё онгойлгон тий. Би заазураар зөндөө онгойлгочихсон. Усаа хадгалаад иж болно, дотор нь зөвхөн ус гэлтгүй өвчнөө хадгалж болно. Коксны хайс ер нь 2-5 жилийн хугацаанд ямар ч асуудалгүй байдаг гэдэг. Оо, сүрхий. Тэгэж ер нь наргил модал хүн төрөлхтнийг энэ олон халуун дулаан бүсийн арал дээр суушхад хамгийн чухал гүйцэтгсэн зүйлсийн нэг байхгүй. Коксын доторх шүүсчин өөрөө усны дутагдлаас ингээс угаас сэргийлж нөхчин. Доторх тэр цагаан зүйлийг даа шүү дээ. Тэр чинь их тэжээлэг байхгүй. Хоол мос болчихно. Хальс нь уснасаа болчихно. Коксын гаднах тэр ингээд нэг ширхэглэг ингээд нэг хальс байгаа шүү дээ. Модлог тиймэрхүү сонио юм байдаг. Тэрнээс биш дээ яадаг гэхээр ос гаргаж авч чаддээ. Одоо та бүхэн тэр YouTube дээр хараарай. Утас олчих юм биш үстэй. Харин ос юм. Оо за. Ос байна гэж бүр маш олон юмд хэрэгтэй. Энэ чинь тийм. Одоо элдв мөргөж явах эсвэл нөгөө юм humны амсар боодох ч юм уу зүгээр дор хийж гэр орон хийхэд хүртэл. Одоо чинь бидэнд хадаас байхгүй юм чинь баг мод ханыг дээврийг яаж тогтоох осоор л тогтоно шүү дээ. Ос байхгүй бол тогтохгүй шүү дээ. Нэг сүрлэн цүнх гэдэг шиг тийм ч юм бас хийж хийх ч юм уу тий. Осоор бүр загасч барина шүү дээ. Үгүй тий. Ос байлаа гэж бодъё. Амтны ясмасаар ингээд нэг иймэрхүү нэг дэгэрхүү юм хийгээд тэгээ шидэл загас барина шүү дээ. За. Энэ чинь үгүй баг би тэгж чадахгүй. Бидний эцэг өвгөд тэгж ирсэн. Мянган жилийн өмнө тэр тэгээс. Нөгөө тэмээний ноос гэдэг шиг тэрийг ингэж авсаар хагаад нийлүүлээд ингээд бүр жинхэнэ яг ол шиг ос хийх юм шүү дээ. Эхлээд хальсыг нь усанд дэвтээдэг байхгүй. Эсвэл нэг бүр чийгтэй орчин ч юм уу. 7 хоног. Заримдаа бүр ингээд яг Мальдивийн арлын энэ нөгөө уламжлал байхгүй. Маа нөгөө ноос авдаг гэдэг шиг эдгээр чинь одоо тийг уламжлалтай байхгүй. Коксоос авдаг. Тийм, яг савдаг. За. Эхлээд 3-аас 4-7 хоног дэвтээж. Тэгээд дэвтээгээд тэнгуүтээ нөгөөтгөө ингээд цуулаад ингээд сайхан ингээд юм гараад. За нөгөөтгөө тэгэл савж. Би ноос шиг гэж бодсон яг үнэн бодсон. Яг ингээд савдаг. Ширхэглэг байхгүй. Тэгээд ширхэглэг ингээд тэгээд тэр чинь дараа нь яг ос болгож. Тэрээс байж боломгүй. Тийм YouTube дээр бичлэг нэг. За гоё мэдчихлээ. За ингээл хэрэг тэрнээс нарийнхаа гоё ус гаргаж ирвэл загас барьна гэдэг шүү дээ. Тэр үнэн баггүй. Чинь хүмүүсийн хийсэр ирсэн зүйлийг л ярьд. Би бол тийм бачаа техник өдрөө за ярьж гэдэг. Далаар өсөрж ороод тэгэхээр за хайлмны нэг савж яхаар баг үхээд үгээд. Аквалын бол тийм. За одоо гал. За одоо галгүйгээр л амьдрах боломжгүй. Ямар сайндал галыг өдийг хүртэлтэй хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал нээлт гэж үтсээр ирээд одоо хүртэл галын төлөө л тэмцэл болж шүү дээ. Элдв улс орнуудын дайман гэдэг чинь дандаа галын төлөө тэмцэл. Яг энэ мөчөл бидэнд нөгөө мачете ч нахаал хэрэг болно. Мэдээж далайн эргээс хол гэхдээ ойн гүн рүү биш наагур хэсгээс нэг хуурай мод ихлэ тогтолж л да. Хутгаар тэтгэр мөчрнүүдийн гадаргууг нь цэвэрлж хагаад дотор нь байгаа бүх хуурай хэсгийг ингээ гаргаад ирж. Орчин үеийн технологи ашиглаж гаргаж чадахгүй үед хамгийн өндөр боломжтой зүйл бол энэ bow drill гэдэг. Та бүхэн хараарай. Bow drill. Одоо нөгөө бид нар чинь нэг утас муц хийчихэд байгаа шүү дээ. Осмос. За тэгэхээр ингээд нэг модыг нэг талд нь ос, нөгөө модыг нөгөө талд нь ос гэж бодъё. За. Тэгээ хоорондоо ингээд осоор ингээд яцсан. Голдоо ингээд бас нэг юутай. Юу гэдэг чинь ингээд бас нэг ингээд модтой тэрийг ингээд осоор яц. Нөгөөтгөө гол нь ингээд эргүүлнэ. Бараар ингээд үрээрээ. За. Уцаа эргүүлээд өрөөд байна. Модоо өрөөд байна. За яг биш л. Би одоо яг тайлбарлаж. За модоо ингээ эргүүлнэ шүү дээ. Одоо нэг үздэг л тийм мэднэ. Тий. Аха. Тэгэхээр одоо зүгээр ганцхан ингээд саваа мод байгаад нэг банзархуу нэг мод руу би ингээд нүх гаргаж чаад нөгөө үрлээ гэж бодоо. Тэр их үрлтийн хүч хийх гэдэг шүү дээ. Тэгэх юм бол зөвхөн ингээд гараараа ингээд чинь нөгөөт чинь юу байдаг вэ? Бидний гар өгөр бас ингээд жоохон халж малаад ингээд нөгөөтгөө нөгөө гал үсгэхээс илүү эхлээд бидний гар өвдөдөг.
Тэгэхээр техникээр илүү хурдан өрөх юм байна. Тий. Ингээд нөгөө ийм нэг хоёр талд нь ингээд голдоо нэг юмтай хийчихэр энийг ингээд эргүүлэхээр нэг сонин хэд дахин ирэх нь шүү дээ. маш хурдтай тэгэхэд хэлээч ядарахгүй. Аха. Энийг нөгөө боовр дрил гэдэг. Тийм байлгүй дээ. Гараараа ингүүл тэр чинь гал асахгүй гэдгийг би зөнгөөрөө мэдээд байгаа байхгүй тий. Яг модоо ингэх юм бол яг юмар ингэхгүй бол тэр чинь айгүй. Гармаар өвддгүйсэн бол болно л. Би нэг гал асаах гэж үдсэн нөгөө нэг аялд явж байгаад ёстой астгүй байлээ. Баатар байна. Тийм би одоо яг буруу тайлбарлах гэдэг энэ нэг ном сомрын ном шиг л юм эхлээд хийчих байхгүй. Тэгээд нөгөөдхөө инхээр нөгөөдх нь дүр гэл эргээд идэх байхгүй. Тийм ерөн цаанаг нь ойлгохгүй. За ингээд ямарсан гал гаргана. Энэ чи одоо та бүр үндэсний түүхийг одоо Монголынхон музейрөө ороход яг энэ боов дрил байгаа шүү дээ. Ааха. Тийм. Дэлхийн аль ч улсын үндэсний музейд орсон. Энэ бүр айгүй хэлбэр юмны зурган дээр гарцсан ба шүү дээ. Тийм айгүй хэлбэр харагдаж байна тий. Бас тийм сүрхэн юм хийнгээл бас хийж чадахгүй шүү дээ тий. Тийм энэ бол айгүй хэлбэр юм байна. Яг үнэ тий. За тэгэхээр бид эхлээд яг энийг ойлгосон ч гэсэн эхлээд галаасаа чадахгүй ууггүй хамгийн олон дахин удаагийн орлогын үр дүнд л баг угаар суралцаал зүгшрэх. Ингээд зүгшрэх тусам нөгөө бидний практик мэдлэг нэмэгдээд байна. Практик мэдлэг нөгөө ихснэр нэг өдөр л амжилттай болно гарцаагүй. Энийг хэлж байгаа шалтгаан хүн төрлөختний галтаа басан түүх яг юм. Бичигдэж үлдээгүй ч гэсэн анхны галыг гаргаж сурахаас өмнө хичнээн мянган жил бид буюу хүн төрлөختөн ууггүй оролдож хичнээн сая удаа бүтлгүүснийг бид мэдэхгүй шүү дээ. Энэ хугацаанд хэдэн 10,000 жил өнгөрсөйг мэдэхгүй. Тиймдээч бид галын тухай промоте гэх мэт ийм нөгөө сүржим домгууд үүссэн байхыг ч үгүйсэхгүй. Нөгөө талаас ингэж хэлж ажилтан шинжлэх ухааны мэдлэг яг ингэж үүсдэг. Бид аливаа зүйлийг гаднаас нь ажиглаад түүний зүй тогтлыг баагаар анзаарч ойлгож эхэлдэг. Ингээд тэдгээр ажиглалтуудаа тайлбарлах нөгөө онолыг нь бүтээдэг. Энэ онолоо шалгахын тулд таамаглал төвшүүлнэ. Таамаглаа батлахын тулд харин практик мэдлэг буюу туршилт хэрэгүүлнэ. Гэтэл тэр туршилт нь зүгээр нэг том эрдэмтэд нэг том лабораторид сууж ганц өдрийн дотор хийчихэв. Яг нөгөө гал гаргаж сурахын өмнө өчнөөн олон мянга сая удаа ууггүй оролдож байж тэгээд зүгширч сурсан шиг тэр туршилтыг амжилттай хийх тулд өчнөөн олон мянга удаа ууггүй давтсан ба. Зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй болно. Ингээд эцэст нь туршилтаа гарын үзүүрээр хийдэг болдог. Тэ. Энэ нь жинхэнэ эрдэм мэдлэг хоёр нийлж цогцолж. Бид номноос сурсан мэдлэгийг хэрэгжүүлэх нь өөрөө бас нэг мэдлэг чадвар болж байгаа л гэсэн үг шүү дээ. Энүүд л жинхэнэ утгаараа бидний тархинд нөгөө шинэ нейроны холбоосууд үүсээд нөгөө шинэ чадвар, шинэ мэдлэгийг бий болгож байна. Нөгөө адаагийн төгш хүүгийнхэн төлөө энэ хүн хизээш чадахгүй гэж бодсон зүйл маш сайн чадчихаз. Гэтэ тэр хүнд ямар нэгэн тодорхой мэдлэг бол байсан шүү дээ. Тэгэхээр тэрийг л улам ингээд нөгөө гоё тэр амьд үлдэхин төлөө хүүхэн төлөө амьд үлдэх хэрэгтэй мэдснийхэн дараа тэр нейроны шинэ холбоосод үүссэн байна. Ерөөсөө нейроны холбоос гэсэн чи яста гоё сонс. Хөгжим тоглох сурахтай яг адилхан. Хинч гитар авсан ихний өдөр гитарчин болохгүй. Удаан хугацааны турш ууггүй юм чинь холбоос болтол давтна. Тэгэж тэгснэр гитар тоглох сурна. Үүнтэй адил хүний тарих ямар ч мэдлэгийг ууггүй давтаад ууггүй дасгал хийгээд түүндээ дасан зогцож суралцсныхан дараа л жинхнээсээ суралцаж жинхэнэ мэдлэгийг бий болгож байгаа. Юм сурмаар санагчлаа. Ингэж жинхэнэ мэдлэг бий болгож чадсан хүн дараа нь түүнийг харин хизээч мартна гэж байхгүй. Нөгөө талаас эн чинь манай нөгөө од мөндөр болон манай бусад одоо нөгөө шинээр үсгсэн сувгуудын маань хийж байгаа яг адилхан. Мэдлэгтэй хүмүүс мэдлэгээ түгээнэ гэдэг нь өөрөө мөн мэдлэг бүтээж байгаа процесс. Өөртөө ч өрөөлж мэдлэг бүтээгээд байгаа. Эн чинь ингэж ярьж байхдаа өөрөө би мэдхгүй зүйлээ мэдж авч байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлгийг бэлтгэхийн тулд манай физик билгүүн энэ зохиол нь бичиж байна. Тэгээ бид хоёр ярилж чинь дараа нь би нэг одоо чам тайлбарлаж өгөх хичээгээд дахин редактор хийж. Энэ болгоос чинь нэрээ гэд тэ нейроны маш олон холбоос үүсэж байгаа байхгүй. Ийм л зүйл болж байна. За хоёлаа хамтрaalж танилцуулаад тэгээд үе тэ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулнаа. Би сүүлд нэг явж исэн нэг хүн таараа танаа од мөндрийн ард яг ямар газар байдаг юм бэ гэж асуусан. Тэгээ би яг ард юу байгаа юм бол эргээ харсан чинь манай алтан гişүүдээс. Тэгээд одоо бидний ард бол яг өөр тийм те компани ч гэдэм юм уу толгой гэсэн юм бол байдаггүй. Яг алтан гişүүдийнхаа энэ хандвар бидний өдөр тутмын үйл ажиллагаа тасралтгүй ингэж явж байгаа. За шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн хамт олон маань одоо яг од мөндөр гэсэн нэг сувгтай байсан бол өнөөдөр од мөндөр, орд Аадар анир 10
домог сенс гэдэг одоо энэ 6 дахин яг нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүрэхээр ингэж ажиллаж байна. За одоогоор яг домог сенс хоёр бол сууга хараахан нэгээг байна л да. За тэгэхээр яг энэхүү зорилгын хүрээнд одоо биднийг дэмжиж бид бүхэнтэй хамтран ажиллаач хэмээн үзэг сонсогч та бүхнээсээ урьж байгаамаа. Тэгээ манай одоо хуучин алтан гишүүд бол баг одоо тий бүгд ер нь бол эргэж одоо энэ алтан гишүүн групптэй байсаар байгаад би маш их баяртай байдгаа. Ингээд нөгөө найз шиг болцсон тий помидор маань яач оги маань ингээ хэсэг хугацаанд бүр хайччих гэнтэр гэж бодож яадаг. За одоо бидний нэвтрүүлэг бол яг нөгөө лайваар бичигдэх үед алтан гишүүд маань ингэж хамттай байдаг. За эдгээр хүмүүс ямар хүмүүс вэ гэхээр бидэнд нэг жилд 100,000 төгрөгийг ингэж хандуулсан ийм хүмүүс байдаг. За тэгэхээр алтан гишүүдтэйгээ бид нэр одоо лайваараа уулзахаас гадна одоо төрсөн өдөр болон бусад үйл ажиллагаануудыг ингэж одоо хамтдаа хийдэг. Жишээлбэл од мөндрийн төрсөн өдөр дээр энэ хүмүүс маань урилгаар ирдэг спортын үйл ажиллагаа. За манай од мөндрийнхэн бол түүх археологийн болон одоо төрөл бүрийн маш сайхан аяллуудыг хийдэг. Эдгээр аялалтаа одоо хямдралтай явдаг ч юм уу. За тэгэхээр хараахан алтан гишүүн болж амжаагүй хүмүүс маань Худалдаа үйлсийн банкны 94,000 гэсэн IBAN-тай 4191 тэг 4 518 гэсэн данс руу 100,000 төгрөгөөр шилжүүлнэ. За яг хэлийн чандаас биднийг дэмжиж байгаа хүмүүст маань бас зориулаад бид шинэ данс нээсэн юм аа. Тэгэхээр Худалдаа үйлсийн банкны 45 тэг 3 20 тэг 3 10 тэг 95 19 гэсэн од мөндөр эзэмсэгчтэй виза карт руу 100,000 төгрөг болно. Одоо түүнээс дээш бас дүн байж болно мэдээж. Тэгээ гүйлгээний утга дээрээ өөрийн фэйсбүүк нэр болон утасны дугаараа бичээд одоо битэнд рүү илгээгээрээ. Тэгээ од мөндрийнх маань хамгийн ойр байхыг хүсдэг хүмүүс бол одоо эдгээр одоо яг шинжлэх ухааны танин мэдгийг дэлгэрүүлэх үйлсэд яг одоо бодиттой хувь нэмэр оруулж байдаг. Энэ алтан гишүүд маань байдаг. Хараахан бас болж амжаагүй хүмүүсээ бас өнөөдөр ч гэсэн манай энэ хаалттай те алтан гишүүдийн группт маань тавтаа морилосоо гэж одоо өнөхөө хүсэж байна. Тэгээд одоо 2 жил давна алтан гишүүн байсан хүмүүстэй бол хайртай шүү та бүхэндээ. Тэ та бүхний дэмжлэг үнэхээр одоо бидний үйлсэд хамгийн чухал нэмэртэй байдгийг шүү гэдгийг дахин хэлье. За нэвтрүүлгийн ивэнттэй ч алтан гишүүтэй баярлалаа. За маа алтан гишүүн маань нэгнэ шил байвал уулна өвсөн дээр шилээ даран тавиал галаа асаачих юм шүү гинэ. Болно. Гэтэ 3 юм авч өгнө гэд шил аваа явцсан. Зөвхөн гал асаахын тулд тэр эн чинь 2 дахь байдлаар ашиглахдаггүй байхгүй. Тэ. Олон байдлаар нэг зүйл олон байдлаар ашиглаж болох тийм 3 зүйл авч юмараа. Тэгэхээр биднийх хангалтгүй санагдвал та бүхэн комментэр бичээрэй YouTube дээр тэ. Ийм 3 юм авч явна гэдгийг гоё ингээд яагаад гэвэл гэдгийг гоё тайлбарлаад хэдүүлээ гоё иймэрхүү зүйл дээр мэтгэлцэж санал бодлого хуваалцах юм маш гоё үзэсгэлэнтэй байхгүй. Нөгөө шинжлэх ухааны уран зөгнөл гэдэг байгаа чинь хэлээд тэ. Нэг өөр гараг дээр нэг очдөг нэг кино байд юм аа. Тэгсэн чинь тэн дээр нөгөө кофе уух гэд бүр тэсдэггүй нөгөө кофе ч хүмүүс чинь тэ дээрээс тамхи татдаг. Тэгээ кофе тамхи хоёр олох гээд нөгөө мөөг шатаагаад өдрөө хөжилтэй юм бол гэх шиг санагдчихлаа. Яг үн тэгэхээр эдгээр арал дээр ганцаар хаягдсан тохиолдлууд нь нөгөө талаас хүн төрөлхтний ирээдүйтэй шууд холбоотой. Бидэнд мэдлэг босрол байгаа цагт хэрхэн амьд үлдэх вэ гэдгийг мэддэм байна. Гэтэл амьд үлдсэний дараа хэрхэн ганцаарлуулан тусгаарлалтыг давах нь өдгөөж тайлагддаг чухал асуудал гэвэрээ л. Магадгүй ойрын ирээдүйд хүн төрөлхтөн ангараг гариг руу аялах үед энэ асуудал дахин нүрт толно. Хязгааргүй уудам сансар огторгойд нисэж буй тэр нөгөө сансрын нисэгчд эзэнгүй ар дээр хаягдсан хэсэг бүлэг хүмүүст яг адилхан л тийм л мэдрэмж авна. Энэ үед ганцаардал, тусгаарлал зэрэг сэтгэлийн мэдрэмжүүд нь яг тэднийг давмгайлж одоо ямар нөхцөл байдал руу дагуулж болохыг төсөөлшгүй шүү дээ. Тиймээс сансар судлалын шинжлэх ухаанд хүнийг өөр гариг дээр аваач болох ч гэсэн хэрхэн тэнд нь амьдруулах, хэрхэн ганцаарлал автуулж сэтгэл готролд оруулахгүй байх, цаашдбал хэрхэн солиоруулчихгүй байх нь маш чухал асуудал гэвэрээ бод. Тийм учраас бид нөгөө ялангуяа эрдэмтдийн эзгүй ар дээр ганцаар амьдрал яах вэ гэдэг энэ уран зөгнөлийг дандаа сэтгэж идэг. Энэний хариултыг дандаа шинжлэх ухаанд байдлаар ер нь ярилцж идэх хоорондоо сэтгэл зүйч нар энэ дээр маш их хүчтэй орж ирдэг. НАСА-гийн олон улсын сансрын станц дээр ажиллаад ирсэн нисгэгч нарыг жишээ нь шууд нийгэмд гарахаас өмнө хэсэг хугацаанд тусгаарлалтанд оруулж байгаад баагаар тасгадаг. Учир нь урт хугацаагаар нөгөө сансар тусгаарлагдсан байсан нисгэгч нарт нийгмийн амьдрал руу огцсон муу иргэн шилжих нь сэтгцийн асуудал үүсгэх, ядчил шоконд орох эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр ер нь хүн ганцаар хэр удаан амьдарч чадах вэ гэдэг. Яг нь Сан Николасын тэр нөгөө Мария гэдэг бүсгүй жишээ байна л да. Гэтэ тэр ч бол гэртэй байсан те. Ямар ч сан маш олон уран зөгнөл зохиол
Тэрэн дээр нэг арал дээр ганцаар хаягдсан хүмүүс тийм нэг төсөөлийн найзтай болгодог. Ер нь хараад тахт. Castaway гэдэг одоо Robinson Crusoe хийсэн кино байгаа шүү дээ нөгөө. Бөмбөг. Тэгээ Том Хэнкс. Волейболын бөмбөгийг төсөөлийн найзаа болгоод түүнтэйгээ ярилцж өдөр тутмын амьдрал ярилцж байгаа. Robinson Crusoe арал нөгөө юун дээр болохоор тэр чинь баасан гэдэг яг нэг найзыг гаргаад ирж байгаа юм л да, хүнийг гаргаад ирж. Тэр их ноцтой хэсэг юм биш тэр. Тэгэхээр Castaway болохоор тий үнэхээр чухал байхгүй. Гадаадын нөгөө зохиолч найруулагч нь их босролтой хүмүүс байдаг болохоор тий дандаа ингэ нөгөө юмыг дутуу хийчихгүй гэж дандаа санаа зовно. Тэгэхээр найруулагч нь киноныхон зохиолын судалгаа хийгээ явьжсэн. Хайртай энэ киноор угаасаа киног гинэ гэд. Тэгж явахдаа эзэнгүй арлуудаар өөрөө аялсан баг найруулагч маань. Тэгжээс нь тэр үед далайн хэрэг дээр нэг волейбол бөмбөг хаягдсан байхыг хараад тэр сая санаагаа олсон гэж байгаа юм. Жюль Верний зохиолууд төр хүртэл иймэрхүү зүйлс маш олон байдаг. Бүр орчин үеийн одоо нэг зомби момбит кинон дэр хүртэл ингээд хотод ганцаархан үлдсэн хүн одоо чинь нэг манекентэй те ингээ ярилцсан ч байх шиг аймгүй. Эдгээр нь бүгд нөгөө хүн бол сэтгэлийн тэгээд нийгмийн амтан гэдгийг л тод харуулдаг байхгүй. За тэгэхээр бид өмнө ярьсан шиг ус, гал, орогнох байр гурваас шийдээд хэд хоног. За зарим хүмүүс магадгүй хэдэн сар, зарим нь хэдэн жил амьдарч чадхал баг. Гэтэ хэр удаан галзуурчихгүй явж чадах вэ гэдэг чинь энэ л хамгийн том асуудал болж хувирах юм шүү. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд нэгэн сонирхолтой туршилтыг хэдүүлэх хийцгээе. За бүгдээрээ өөрсдөө одоо сонсогч, үзэгч бүгд хүмүүр өөрийгөө эзэнгүй арал дээр ингэ төсөөлөөрэй. Аврагчид хизээ таныг ирж аврахыг мэдэхгүй. За ингээд тэгвэл аврагчид за ирэх л баг. 5 жилийн дараа, 10 жилийн дараа мэдэхгүй. Ямар ч тач ирнэ. Хизээ гэдгийг мэдэхгүй. Тэгвэл таныг ирж авах хүртэл ганцхан хөгжим сонсно гэвэл ямар хөгжим сонсох вэ? Ганцхан ном уншина гэвэл яг ямар ном авч явах вэ? Аврагчид ирж аврах хүртэл таныг 5 жил, 10 жил ганцхан зүйл таныг амьд үлдэхэд хангалттай том шалтгаан болно гэвэл тэр чинь ямар зүйл вэ? Юу таныг амьд үлдэх тэр шалтгаан болох вэ гэдгээ энэ 3 асуултанд бодож жоод яг комментээр хариулт өгчээрэй. Тэдгээр асуултуудын хариулт нь биднийг сэтгцийн хувьд хэр төсвөртэй гэдэгт баг зэрэг хинт өгч магадгүй юм шүү дээ. Робинсон Крузо тэр одоо нэг ямаагач үлээ те хайрлаад идэг. Одоо тэрийг очиж аврах гал нэг уяад орхицсонтой санаа зовоод идэг болов. Тэгэд нөгөө тэр амьтантай холбоо тогтоогоод тэрийг одоо хайрлах энерги тэр мэдрэмж нь тэр хүнд бас ингэж айгүйх сэтгэл зүйн дэм өгчээсэн юм шиг бас тийг санагддаг. За маш сонирхолтой байлаа. Нэрээ юу хэлээ л гэж бас бодогдлоо. Дод өндөр сувгийн шинжлэх ухааны уран зөгнөлт хэрвээ нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. Дараагийнхаа хэрвээгээр эргүүлцээ. Баярлалаа. За баярлалаа.